PowerPoint програм дээр презентацийн хийж байхдаа слайд тус бүрийг шилжилттэй болгол үзэгчдийн анхаарлыг маш ихээр татах болно. PowerPoint 2010 хувилбар дээр шинэ бас сонирхолтой эффектүүд нэмэгдсэн. Тухайлбал телевизээр гардаг графиктай адилхан харагдах 3D эффектийг ашиглах боломжтой. Одоо эдгээр эффектүүдийг хэрэглэх аргыг заая. Эффект оруулах презентацийг нээжгсэн байна. Энэ презентацид ямар ч эффект, ямар ч анимашн эсвэл шилжилт оруулаагүй. Дан текст зурагтай байгаа. Шилжилттэй слайдуудын хажууд тэмдэг гарч ирдэг. Энэ слайдуудын дугаарлалтын хажууд ямар ч тэмдэг байхгүй байгааг харж байна уу? Шилжилт оруулахын тулд ribbon доторх transition tab дээр дарна. Нийтлэг хэрэглэгддэг шилжилтүүд хамгийн ихэнд гарч ирдэг. Курсороо дээр нь байрлууллаа. Урьдчилан харж болно. Доошо заасан сум дээр дараад өөр шилжилтүүдийг харж болно. Шилжилтүүд 3 бүлэгт хуваагдсан байгаа. Тухайлбал энэ existing бүлгийн эхний шилжилтийг хараарай. Honeycomb гэсэн нэртэй шилжилтийг харъя. Дараагийн шилжилтийг үзье. Их сонирхолтой эффект шилжилт байна. Дараагийн шилжилтийг үзье. Энэ олон шилжилтүүдээс таалагдсан дээрээ нэг дарахтал болно. Энэ шилжилтийг сонгоё. Одоо слайдын дугаарлалтын хажууд тэмдэг гарч ирсэн байгааг анзаарсан байна. Энэ шилжилтийг бусад слайд дээр хуулах бол үүн дээр даръя. Одоо бүх слайдыг дугаарлалтын хажууд тэмдэгтэй болсон байна. Энэ слайдад шилжилт эффект оруулчихсан гэсэн үг. Презентацийн эхнээс нь урьдчилж үзмээр байгаа бол энд байгаа тэмдэг дээр дараарай. Ингээд шилжилттэй эхний слайдыг харж байна. Гоё харагдаж байна. Дараагийн слайд орж ирэхийг хүлээн эсвэл Enter дээр дараад дараагийн слайдыг гар аргаар дэлгэц дээр гаргана. Бүх слайд адилхан шилжилттэй байгаа. Үзэж дуусаад ESC товч дээр дараарай. PowerPoint 2010 програмын шинэ бөгөөд сонирхолтой эффект шилжилтүүдийг хэрэглэснээр презентацийг үзэх үзэгчдийн анхаарлыг татах бүрэн боломжтой юм а.